харамсалтай юм бэ гэх юм бол нефтний үн ханш $60,000-аас $70,000 пуужинтсан. Дональд Трамп юу хүсэж исэн бэ гэх юм бол нефтний бага үн ханш, нефт хямдхан байвал эдийн засгийн бүх юм хямдхан, эрчим хүч бүх юм хямдхан баггүй. Яагаад өнгөрсөн 2 жилийн хугацаанд Америкийн эдийн засаг навс унаа хогийн цэг дээр очоогүй юм бэ гэх юм бол нефт эрчим хүч хямдхан байсан байхгүй юу. За тэгээ одоо Израильчууд энэ Ираныг бөмбөгтөөд эхэлж байгаа юу болж байгаа юм бэ гэх юм бол нефтний үн ханш одоо тэнгэр рүү явж байна. Ганцхан өдрийн дотор $10 нэмэгдсэн. Одоо Иранчууд хариу байр. Тэгээ Израильчууд юу хийдэг юм бэ? Энэ Иран хүмүүсийг хартаа бидний бөмбөгтөөд ах юм. Тэг явдаг байхгүй. Бид нар азгүй биш ээ. Нэг л юм биднэрт байгаа. Цусан дотор нэг юм байгаа. Тийм би еврейчүүд дундгүй. Дональд Трамп бүтэн фейлдэх магадaltaй. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол дайнаас болж байгаа. Дональд Трамп ирэх байхдаа сонгуулийн үеэр өөрийнхөө яаж тодруулсан бэ гэх юм бол би инх тайвны ерөнхийлөгч. Би шин дайн эхлүүлэхгүй. Би хуучин дайнуудаа зогсон. Би ирэх барьж исэн бол Украин, Оросын дайн анханасаа эхлэхгүй байсан. Би Америкийн ерөнхийлөгч байсан бол дэлхийд даяар бүх улс орнууд томоотой байх байсан. За. Тэгээд юу болж байна гэх юм бол Орос Украины дайн үргэлжлэл явж байгаа. Дональд Трамп тэн дээр ямар ч хуршүүрэггүй, ямар ч өөрчлөх арга хэрэгсэл юу ч байхгүй. Нэмээд одоо юу болж байна гэх юм бол Middle East-д Израиль, Ираны хооронд дайн эхэлчлээ. Иран шууд албан ёсоор Израиль руу баг өнөөдөртөө албан ёсоор дайн заална гэж байгаа. За 2024 онд яг сонгуулийн эд үеэр Alex Karp Palantir гэдэг компани нэг гүйцэтгэх захирал хамтран үүсгэн байгуулагч. Alex Karp өөрөө еврей хүн. Юу ярьжсэн бэ гэх юм бол the US will likely fight a three-front war against Russia, China and Iran. Америкчууд ямар дайнд оролцох юм бэ гэх юм бол 3 талтай дайн руу оролцсон. Оростой, Хятадтай, Ирантай. За, иймэрхүү юм болох юм бол Америкчууд ялагдана. Америкчууд ялахгүй. Яг гэх юм бол дэндүү их үртэй санхүүжилтийн асуудал байгаа. Америкчууд улс төрийн хувьд нийгэм соёлын хувьд дотроо бутархаа. Тэгээ Лос Анжелест айгуу тодорхой харагдаж байгаа. Нэмээд ерөөхдөө зэвсгийн агуулгах нь хаосорцсон. Зэвсгийн үйлдвэрлэлийн чадвар бас байхгүй. Ягаад гэх юм бол бүх тэгээ хангамж материал түүхий ханаас авдаг гэх юм бол Хятадаас авдаг. За. Тэгээ одоо Израильчууд юу гэж байна гэх юм бол яг энэ миний үнцэг шүү заяа. Тэгээ эдрээжи хоёр талдаа юм бэр нэг талыг үгүй би нэг талыг барина энэ миний үзэл бодлын тал. Израильчууд юу гэж байна гэх юм бол Америкчуудыг ашиглаад Ирантай дайн хийж байгаа. Тэгээ Ирантай ер нь бол маш олон жил дайн хүсэж байгаа энэ Израильчууд. За өчтөр шүн өнөөдөр өглөө юу болсон бэ гэх юм бол Иранчууд анхныхаа пуужингаа явуулсан. Хаашаа явуулсан бэ гэх юм бол уран баяжуулдаг үйлдвэрлэлөө цөмийн атомын станц, цөмийн судалгааны төвлөө нэмээд Ираны цэргийн албаны удирдагч нарыг баг тэр чигт нь бөмбөгтөө дуусгацсан гэж байгаа. За. Тэгэд энэ улс орнууд юу хэлж байна гэх юм бол хэдүүлээ одоо харцгаа. Америкаас юу хэлж байна гэх юм бол Дональд Трамп би Израилийг хамгаалахад бэлэн байгаа. Иранчууд Израиль руу бас пуужин бөмбөг явуулах юм бол бид нар хариу барина. Израильчуудыг төлөөлөв. Энэ бол Израиль улсын мөрөөдлийн үр дүн. Ард нь Америкчууд байгаа учраас Израильчууд тэндээ даварж байгаа байхгүй юу? Ард нь Америкчууд байхгүй байсан бол Израиль чив чимээгүй байх байсан. Яг гэх юм бол Сауди Араб, Израиль дургу, Иран, Израиль дургу, Сирия, Израиль дургу, Египт, Израиль дургу. Ер нь бол Израиль баг дуртай улс гэж байхгүй. Гэхдээ ард нь Израильчууд, еврейчууд Америкийн улс төр нөлөөл, хэвлэл мэдээл, entertainment, нийгэм тэр чиг батсан учраас Америкчууд мэдрэл муутай юм шиг энэ Израилийг дэмжиж байгаа. За. Ерөнхийдөө Америкчууд on high alert одоо бэлэн байдлаа зэрэгэл төвшнгөө дээшлүүлсэн. Яг ч юм бэ гэх юм бол Израильчуудад туслах байгаа. Ямар мэргэжлэр сурах уу? Чи өөрөө хүүхэд чинь мэдээж хамгийн өндөр цалинтай орлоготой мэргэжлэрээ төгсөх ёстой. За. Хамгийн өндөр орлоготой мэргэжил юу бэ гэх юм бол одоо программист, software engineer. Би одоо хүмүүс 3 4 5 сая төгрөгийн цалин санал болгосон ч программист над дээр ирдэггүй. Амар ядаргаатай. Яг их юм тэд нар тийм өндөр эрэлттэй. За санхүү эдийн засгийн сургууль санхүүгийн хичээл зааснаа хажуугаар нь заяа. Тэ? Програм хөгжүүлэлтийг зааж байгаа. Хиймэл ухаан, онлайн худалдаа, UI UX, software development.
За тэгээд төгснөхийн дараа бараг баттай ажил мэрт болчихно. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар юм бол видео нийцлэгээр. За тэгээд Америкийн их хурлын гишүүдүүд улс төрчнөр юу ярьж байгаа юм бэ? Хэдүүлээ зүгээр харцгаая заа. Энэ зүгээр нэг screenshot. Bombs away. Бөмбөг явуул. Тэ? Please join me in praying for Israel. Тэ? Израилийн төлөө залбирлж ийн хамтарч залбирлая. Тэгээ бүгдээрээ ерөөдөө адилхан төстэй юм бичиж байгаа байхгүй юу? Тэ? Pray for Israel. Израилийн төлөө залбирлая. За юуны төлөө залбирлж байгаа юм бэ гэх юм бол Иранчууд Израиль урчлаад пуужин явуулгаа, төрүүлээ пуужин явуулгаа. Хэн дайн эхлүүлж байгаа юм бэ гэвэл Израильчууд. Албасаар дайн зарласан уу? Үгүй. Зарлаагүй. Гэхдээ энэ Америкийн улс төрчдөд одоо их хурлын гишүүн, сенаторууд ер нь бол бүгдээрээ хэний лоббийн дотор орсон байгаа юм бэ гэх юм бол Израилийн лобби. Хамгийн том лобби явуулдаг хэм бэ гэх юм бол еврейчууд. Энэ бүх Америкийн их хурлын гишүүн, сенаторуудын сонгуулийн төсөвлүүд тултал нь ханд өгдөг. Одоо жишээлбэл жоохон зум ин хийчихье да. Please join me in praying for Israel tonight. Өнөөдөр Израилийн төлөө залбирлая. Төрүүлээ пуужны явуулж байгаа албасаар дайн зарлдаг. Иран хүмүүсийг бөмбөгж байгаа улсынхаа төлөө хамтраа залбирлая. Please join me in praying for safety and security of Israel. Please join me in praying for. Please join me. Please join me. Тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол эдгээр юм шинээр санаачлах байгаа. Энэ эдний баг өөрийнх нь үзэл бодол биш байж магадгүй. Юу болж байгаа юм бэ гэх юм бол цаана PR team лобби мөнгө ханд өгж байгаа төрийн бус байгууллагууд гих мэдчлэн за өгшөн чи одоо гар утсаа гаргаад тэ X Twitter гаргаад энийг постлоо шүү. Ойлгосноо. Шалом ойлголоо гэж явчихдаг. За. Тэгээ юу ягаад энэ бөмбөгтөд эхэлж байгаа юм бэ гэх юм бол Иранчууд цөмийн зэвсэлтэй болох гээд байна. Тэ? Удахгүй хэдхэн хоногийн дараа, хэдхэн 7 хоногийн дараа, хэдхэн сарын дараа, хэдхэн жилийн дараа Иран улс цөмийн зэвсэлтэй болох юм байна гэж ярьж байгаа. За, энийг одоо хизээнээс хойш ярьж байгаа юм бэ гэх юм бол 80-аад оноос хойш ярьж байгаа. Жишээлбэл 1992 онд тий Иран 3-5 жилийн дараа цөмийн зэвсэлтэй болно. 2003 онд Ираны nuclear program тэр судалгааны төсөл тий дэлхийд аюул учирнаа. 1-2 жилийн дараа цөмийн зэвсэлтэй болно. 2007 онд Иран бол nuclear weapons цөмийн зэвсэлөөсөө гүйж өгч байна. 1-2 жилийн дараа цөмийн зэвсэлтэй болно. За 2010 онд Iran could produce a bomb within a year. Иран улс 1 жилийн дотор цөмийн зэвсэлтэй болж магадaltaй. За 2013 онд тий 2021 онд 2023 онд 2024 онд за 2025 онд өчигдөр өнгөрсөн сар хэдхэн хоногийн дараа Иранчууд цөмийн зэвсэлтэй болно. Окей. Тэгээд энэ цөмийн зэвсэггүй юм бол угаасаа улсууд арчигддаг. Тийм учраас хойд солонгос юуны төлөө зүтгэсэн бэ гэх юм бол цөмийн зэвсэг. Одоо цөмийн зэвсэгтэй болцсон Америкчууд юу ч хийж чадахгүй. Тэ Америкчууд одоо хойд солонгосыг бөмбөгдөөд эхлэх юм бол Seoul Hot, Busan гэх мэт шууд байхгүй болно. Япон руу ч гэсэн цөмийн зэвсэг явуулчихна. Тийм учраас тэ арчсан хойд солонгос бол одоо аюулгүй орчинд байгаа. Сайн хүмүүс би ерөөсөө хэлэхгүй байна. Окей. Хойд солонгос бол муухай улс. Бузар улс. Тодорхой. Гэхдээ тий Америкчууд тийшээ бөмбөг явуулах чадахгүй болсон. За, Муаммар Гаддафи таад санаж байгаа. Тий Либия улсын төлөөлөгч. Саддам Хусейн таад бас мэдж байгаа. Асад тий Сириагийн удирдагч Асад. Яагаад Ирак одоо өнөөдөр байхгүй болсон бэ? Яагаад Либия улс байхгүй болсон бэ? Яагаад Сирия улс өнөөдөр байхгүй болсон бэ? Таамаг байна уу? Яагаад гэх юм бол цөмийн зэвсэг байхгүй. За. Тэгээ Израильчууд юу хэлж ирсэн бэ гэх юм бол Ирак руу дайраа. Иракчууд одоо weapons of mass destructionтэй. Газ тэгээ цөмийн зэвсэгтэй болох гээд байна Иракчууд. Тийм учраас Саддам Хусейн одоо бөмбөгтөд алдсан. Муаммар Гаддафи удахгүй weapons of mass destructionтэй болох юм байна. Цөмийн зэвсгийн араас явж байна. Тийм учраас Муаммар Гаддафи Либия улсыг бөмбөгдөх ёстой. Бөмбөгдсөн. Цөмийн зэвсэг олдсон уу? Газны зэвсэг олдсон уу? Үгүй. Сирия улс дотор газ тэ weapons of mass destruction олцсон уу? Олдоогүй. Ирак дотор олцсон уу? Олдоогүй. Тэгээ Муаммар Гаддафи Асад ямар алдаа хийсэн бэ гэх юм бол цөмийн зэвсэггүй байсан. Окей. Цөмийн зэвсэгтэй юм бол тайван амьдарч болно. Цөмийн зэвсэггүй юм бол тэгээд Израиль улс чамд дургүй юм бол хизээ нэгэн цагт Америкчууд чамааг бөмбөгдөж эхэлнэ. Тэгээд зүгээр хэвлэл мэдээллийг харж ил та. New York Times 1995 онд Iran may be able to build an atomic bomb in 5 years. 5 жилийн дотор еврейчууд Иранчууд
зүүмзэстэй болох юм байна. Iran closed on ability to build a nuclear bomb. Тэ 2003 онд тун ойрхон байгаа. Iran on brink of nuclear bomb. 2012 онд Нетаньяху 1990 оноос хойш тэ Бенджамин Нетаньяху үргэлж юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Саддам, Асад, Иран эдгээр бүгдээрээ зүүмзэстэй болох гэдэг байна. Тийм учраас ороод бөмбөгтчихээ. За одоо юу ярьж байна гэх юм бол тий одоо энэ Twitter, Facebook дээр хөрхөн минут явж байгаа. You're an anti-Semite if you don't get into the box. Энэ харьцлууд чи өсөхгүй юм бол чи еврейчүүд дургу гэсэн үг. За тэгээд ер нь бол дэлхийн 2 дугаар дайнд дуусныхын дараа юу гарч ирсэн бэ гэх юм бол германчууд тий улсын төвшөнд, бодлогын төвшөнд еврей хүмүүсийг устгадаг байсан байна. Тэгээд дэлхийд даяар ерөөхдөө юу болсон бэ гэх юм бол еврейчүүдийг өрөвдөж эхэлсэн. Тэ? Oh my god, Schindler's List, Schindler-ийн жигсаалт гэсэн кинонууд гарч ирсэн. Гэхдээ еврейчүүд одоо дэлхийн 2 дугаар дайнаас хойш юу хийж байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө брэнд нэр хүндээ ерөөхдөө хогийн савлыг хийж байгаа. Тэгээд нэг сонирхолтой юм харж илт тэ. За Их Британи юу хийж байна гэх юм бол Keir Starmer тэ. Наач болохгүй боль. Тэ. Байлтаж яах гээд байгаа юм бэ? Бөмбөг шиднэ дайн хийнэ гэдэг чинь шийдэл юусоо бишээ. Тийм учраас одоо дипломат харилцаа чухал шүү. Сонирхолтой юм. Сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Израиль, Иран хоорондоо алдчих үедээ дипломат харилцаа амар чухал. Тэ? Дипломат харилцаа амар чухал. Бити хоорондоо бөмбөгтэй. Бити болчихдохоо. Тэ? Ширээний ардсуу хилцлээ хий. Бити бөмбөг шидэ. Гэхдээ Орос Украин дээр ийм юм юус байхгүй тий дипломат харилцаа Израиль ороод ирчих юм бол тэрийг ярина. Украин Оросыг ярих юм бол дипломат харилцаа байхгүй тий. Нүб бас яг адилхан болоо. Тий restrain yourself. Өөрийнхөө барил та бити бөмбөг шидэ. Нүб бол тэгээд Орос Украины дандаас бас ингэж дуурахгүй. Тий. За Араб юу хэлж байна гэх юм бол Израилийг буруутгах байгаа. Япон юу хэлж байна гэх юм бол бөмбөг бити шидэ. Тэ? Тэгээ юу болж байгаа юм бэ гэх юм бол Иран Америкчууд ерөнхийдөө хилцлээ явуулаад байсан. Явуулаад байсан. За тэгээд Дональд Трамп юу зөвшөөрөх төгсөн бэ гэх юм бол за окей та нар зэвсгийн төвшөнд тэр плутониум, уран баяжуулж болохгүй. Гэхдээ өөрийнхөө атомын цахилгаан станц явуулах хэмжээний уран баяжуулж болно гэсэн ерөөдөө зөвшөөрөх төхөөд ирсэн чинь юу болсон бэ гэх юм бол еврейчүүд лоббин орж ирээд үгүй шүү Дональд минь тэ Дональд чи санхүүжлавмаар байгаа юм бол чи алуулмааргүй байгаа юм бол тэ бусад улс төрчнөр чамайг хутгалахгүй тэгж чи 50 амьдрмаар байгаа юм бол чи дараагийн 3 жил 50 чөлөөтэй тэ Америк авч явмаар байгаа юм бол Ираныг бити дэмжээ. Иранчуудад ер нь бол энэ уран баяжуулах эрх байхгүй. Тусгаар тогтнол өөрийнхөө эрх мэдэлтэй улс тийм ээ өөрийнхөө тавилгаа шийдэж болохгүй юм байна. Тэ? Цөмийн зэвсэгч байтугай атомын цахилгаан станц өөрийнхөө уранаа баяжуулж болохгүй юм байна гинэ. За. Тэгээ Оман, Arab, United Arab Emirates, UAE бас Израилийг буруутгах байгаа. Окей. Хэдүүлээ нэг сонирхолтой юм харъя заяа. Тэр юу юм бэ гэх юм бол хэдэн улс тийм ээ Израильчуудыг хөөгө гаргасан бэ? Complete list of 1030 Jewish expulsions. Еврейчууд дэлхийд даяар өөр улс орноос тийм 1030 удаа хөөгдсөн. За судлаа. 1200 жилийн өмнө Египтээс Мозесийн түүх нөө Библийн түүх штэ. Тэ санжино нөгөө далайг ингээ 2 хуваагаад уулан дээр гараад тэр 14-ийг буулгаж ирээ тэ. За 733 одоо 0 цагаас 0 оноос өмнө штэ. Samaria нэг удаа, Samaria дахиад удаа, Babylon-оос 500, 356 Persia-гаас 139 Ром хөөгөө явсан. Грек Jerusalem тэ өөрийнхөө улс орноос тэ. За Сириагаас хөөгдсөн, Сириагаас дахиад хөөгдсөн, Палестинаас хөөгдсөн, Египтээс хөөгдсөн, Европ, Гол одоо Францаас хөөгдсөн, Палестинаас хөөгдсөн, Египт, Ромоос дахиад хөөгдсөн, Бабилоноос хөөгдсөн. За өөр юу вэ? Италиас хөөгдсөн, Сириагаас дахиад хөөгдсөн, Египтээс дахиад хөөгдсөн, Ромоос дахин хөөгдсөн, Ромоос дахиад хөөгдсөн, Jerusalem-аас дахиад хөөгдсөн. Энийг юм харагдаж байна тий. За
Окей, доошлоо л та. Jerusalem-аас дахиад хөөгдсөн. 95 96 оноос Ромоос дахиад хөөгдсөн. Египтээс дахиад хөөгдсөн да. Дахиад хөөгдсөн. Африкаас хөөгдөж, Грекээс дахиад хөөгдөж. За Ром дахиад гарч ир Сириагаас бүр дахиад хөөгдөж. Ромоос 139 онд дахиад хөөгдсөн байна. За Byzantine Empire энэ бол Ромын одоо дараагийнхан үе шүү дээ. Дахиад Ромоос ерөнхийдөө хөөгдөж байгаа гэсэн үг. Египтээс дахиад хөөгдөж. Byzantine Empire-аас одоо Ромын дараах үеийн дахиад хөөгдсөн байна. Гол Францаас дахиад хөөгдөж, Гол дахиад Сириагаас хөөгдөж, Палестинаас хөөгдөж, Хиспаниас хөөгдөж, Арабаас хөөгдөж, Ромоос дахиад хөөгдөж, Испаниас хөөгдөж, Италиас хөөгдөж, Герман одоо ингээ германчууд хөөж эхэлж байна. Марокко, Оросоос, Италиас, дахиад Испани, дахиад Итали, Герман дахиад нэг удаа Герман, дахиад нэг удаа Испани, Итали, Англи одоо англичууд хүүгээ гарч эхэлж байна тий. Англичууд, Итали, Польшууд хөөгдөж байна, англичууд дахиад хөөгдөж байна. Одоо хэд удаа юм бэ? Хэдхэн жилийн дотор 1 2 3 4 5 6 7 удаа. За тэгэл 50 жилийн дотор Германаас дахиад хөөгдөж байна. Итали, Герман одоо 1300 он л явж байна. Ингээл яваад байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ юу юм бэ? Энэ зүгээр ингээд accident юм уу? Зүгээр ингээд азгүй ард түмэн юм уу? Тэ? 2000 хэдэн жилийн хугацаанд заяа 1000 удаа ингээ хөөгдөж байгаа юм бол энэ Итали, Герман, Испани, Герман, Испани. Хардаа Герман, Итали, Австри, Итали, Франц, Португал, Итали, Герман, Австри, Итали, Германаас хөөгдөж байна, Италиас хөөгдөж байна. Ингээл ингээ хөөгдөл энэ ямар урт ном юм бэ те? Одоо 1500 онд л дөнгөж ирж байна. 1600 онд, 1700 онд, одоо 1600 онд тест амар их цэвэрлэг явсан байна шүү дээ. 1700 онд, 1800 онд, дараа 1800, 1900 онд. За ингээл хөөгдөөл яваад их юм. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа энэ зогсоогүй. Тэгээ Пакистан хөөсөн, Jerusalem-аас хөөгдсөн, Мароккоос хөөгдсөн, Йеменээс хөөгдсөн, Кубаас хөөгдсөн, Египтээс хөөгдсөн, Африкаас хөөгдсөн, 68 онд Польшаас хөөгдсөн, бүр Африк, Уганда эднэрийг бас хөөгөө гаргацсан байна. Гватемала одоо бүр ингээ South America, Гватемалагаас хөөгдөж байгаа юм байна. Окей. Тэгээ өөрийнхөө улстай болсон. Тэ. Израильтай болсон. Тэгээ Израиль юу гэж нэ гэх юм бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш тэндээ ингээд алцаал явж байгаа, дайныг санхүүжүүлээд байгаа, Америкийн улс төртөд оролцоол явж байгаа. Тэгээ хүмүүс сүултээ юу ярьж байгаа гэх юм бол бүр юм те time to die for Israel. Тэгээ Америкчууд одоо Магагийн алгаа өмссөн байна шүү дээ. Израилийн төлөө өөхөх цагч надад ирсэн байна. Тэгээ Америкчууд иймэрхүү постууд оруулаад байгаа байхгүй юу? I'm not fucking dying for Israel. Би Израилийн төлөө өөхөхгүй. Тэ ингээд Donald Trump-ыг ингээ хараад тэ Америкийн төлөө юм шүү гэд нүднэ шилээ зөөсөн чинь Израилийн түгийг ингээ тэрсэн явж байгаа байхгүй. За тэгээ энэ Израиль еврей хүн Америкийн баган цэрэг хаашаа зүүж байгаа юм бол тийм ээ хаашаа зүүж байгаа юм бол тэгээд шүнжэнгөө өглөөжөнгөө ерөөхдөө Ираныг бөмбөгтлөө. Тэгээ мэдээж эндээс ашиг хийж байгаа хулгайч нар байгаа. Тэгээ номер 1 эндээс ашиг хийдэг хулгайч юм бэ гэх юм бол мэдээж Lindsey Graham. Okay? Lindsey Graham. Тэгээ game on тоглоом эхэллээ. Энэ тоглоом. Okay? Нэг улсыг бөмбөгтнө гэдэг чинь Lindsey Graham-ийн хувьд тоглоом. Game on. Тэгээд доор pray for Israel, тий. Тэгээд харамсалтай юм бэ гэх юм бол нефтний үн ханш 60 хэдэн доллараас 70 хэдэн доллар руу пуужинтсан. Donald Trump юу хүсэж байсан бэ гэх юм бол нефтний бага үн ханш, нефт хямдхан байвал эдийн засгийн бүх юм хямдхан, эрчим хүч бүх юм хямдхан, тээвэр хямдхан, үйлдвэрлэл хямдхан, цахилгаан бүх юм хямдхан байхгүй юу? Тэгээд эдийн засгийн өсөлтийн тий яагаад өнгөрсөн 2 жилийн хугацаанд Америкийн эдийн засаг навс унаа хогийн цэг дээр очоогүй юм бэ гэх юм бол нефт эрчим хүч хямдхан байсан байхгүй юу? За тэгээ одоо Израильчууд нь Ираныг бөмбөгтөөд эхэлж байгаад юу болж байгаа юм бэ гэх юм бол нефтний үн хааш одоо тэнгэр рүү явж байна. Тэгээ нэг ганцхан өдрийн дотор $10 нэмэгдсэн. Одоо иранчууд хариу барьна. Тэгээ Израильчууд юу хийдэг юм бэ? Энэ Иран хүмүүсийг хартаа бидний бөмбөгтөөд ах юм. Тэг явдаг байхгүй. Тэгээ та сонирхоод үзээрэй энэ номыг тэг уншиж үзьте. Гэл. Эднэр азгүй биш ээ. Тэг. Эднэр азгүй биш ээ.
нэг л юм биднэрт байгаа. Цусан дотор нэг юм байгаа. Тэ. Яа, call me тэ би еврейчүүд дургу. Заяа. Дургу. Окей. Тэг энэ хурдхан шиг энэ дуусах байхаа. Fuck. Програм хангамж, химбэл оюухан, мэдээллийн аюулгүй байдал, онлайн худалдаа хөгжүүлэх web coding, graphic design, UI UX, за virtual art, NFT, blockchain. За тэгээд энэ бүгдийг нь сураад хажуугаар нь санхүүгийн мэдлэгтэй болно гэсэн үг. За тэгээд төгсчгөөрөө чи өндөр орлоготой, санхүүгийн мэдлэгтэй. Тэгээд хамгийн өндөр цалин өгдөг байгууллагууд нь юу юм бэ гэх юм бол банк бус, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын байгууллага гэх мэтчлэн. Чи төгсч юм бол бүр над дээр ирж ерөөхдөө анкета бүлж болно. Яагаад гэх юм бол надаа банк программист хэрэгтэй. За тэгээд нэр хүндтэй Монголын топ сургуулийн нэг нь тий санхүү эдийн засгийн сургууль одоо 2 дахь жилдээ нэг зааж байгаа. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол чи сураад ирснийхаа шууд дадлахын гэсэн үг. За ганцхан сургуулийн танхим дотор чи янз бүрийн том юм алгоритм сурахгүй тий чи бодит компани дээрээ магадгүй баг ирээдүйн ажил олгогч дээрээ компани дээрээ чи дадлага хийгээд тий бодит амьдрал дээрээ туршлага аваа. Тэгээд төгснөхийн дараа чи ингээд баг анкет бүглэх хэрэггүй ч байж магадгүй. За. Тэгээд дэлгүүр мэдээллийн постны доор байгаа. Тэгээд хүүхдүүдээ эсвэл чи өөрөө ирээдүйдээ өндөр орлоготой санхүүгийн эрхчлөлтөд за тэгээд код бичснийхаа дараа ерөөхдөө гадаад явсан ч болно. Эсвэл гадаадаас халтуурын ажил авч болно. За иймэрхүү юм сонирхож байгаа юм бол тий санхүү эдийн засгийн програм хангамжийн сургалтыг санал болгоё.